Сайн байцгаана уу? Аялал зугаалга ихссэн энэ үед зарим жолооч нар маань зорьсон газартаа хурдан хүрэхийн тулд дөц замыг шинээр гарган давхиханд сүүлийн үед ихээр ажиглагдж байна. Иймд аялагч та бүхэнд зохисгүй үйлдлийн сөрөг нөлөөллийг танилцуулъя. Нэгт таны шинэ зам гарган давхисан газрын өвс, ургамал, хөрс маань хүчтэй төдийгүй 1 см хөрс маань өгөхөд ойролцоогоор 1000 жилийн дараа буцаж төлждөг байх нэ. Хоёрт машинд чинь эвдрэл гэмтэл бартаад замын саад учрах өндөр магадлалтай. Яагаад гэвэл та мэдгүй замаараа явж байгаа учраас хад асах чулуу, шавар шавхаа ер нь бол юутааш таарч болзошгүй. Гуравт болохоор хөрсний бүтэц эвдэрснээр цэвэр агаарт маань одоо маш ихээр тоолчлт үүсдэг. Үүнээс гадна тухайн ингээд олон зам ингээд сэтэлж явснаар одоо мал аж ахуйн маань бэлчээрийн үйл ажиллагааг нь маш ихээр эвдэж бэлчээрийн дороотлол ордог. Дөрөвт зам дөтлөх биш харин ч бүр зүг чигээ алдаж төөрөх эрсдэл дагуулна. Эцэст нь хэлэхэд энэ бүх хохирлоор шалтгаалan бидний амьдарч буй орчин экосистем алдагдаж эргээд хүмүүс бидний амьдрах орчинд аюул занал хийж байна. Тиймээс бүгдээрээ зүлэг ногоо шинэ өвсөн дээрээ шинэ зам гаргаж давхилгүйгээр байгальдаа ээлтэй хариуцлагатай аялцгаая. Ногоон байгаасай.